Намайг хүмүүс тэр бумтан өмгөөлөгч гэж доромжлоод хэцүү юм а. Хэмээн өөрийгөө рекламдан ярьж буй өмгөөлөгч Батбаярын оролцсон шудраг яри ток шоуг үзлээ. Шудраг ярьсан гэхэд хэцүү. Шудраг ярихыг оролцсон гэхэд бүрч хэцүү ярьслага болсон байна. Цаг үргэлж бултаж бултсан, эргэж ургасан үнэхэрийн шудраг ус ярьслага болсон харагдлаа. Үг бүрэн зүрж үйлдэл болгоно нь мөрсөн байдалтай ярьж байх юм. Тус ярилцлага дээр олонтоо дурдгдсан би тийм явдалтай хатуу тэмцэнд хэмээн сүрдүүлэх маягтай хэлсэн үгийг сонсоод эргээд ороогдож мэдих нэгууртатад зөвхөн тэр бумтан өмгөөлөгч хуульч Батбаярын өөрийнх нь намнаас унсан үгийн зүрийг харьцуулах маягаар таахын хүргэе. Юу ч гэсэн эхлээд өмгөөлөгч Батбаярыг тэр бумтан хэмээн доромжлон зовоож буй хүмүүсийн өмнөөс харуулсаж байгаа илэрхийлье. Одоо тэгтээ тэргүй намайг бас янз бүрээр л хочилж ин тэр бумтан өмгөөлөгч шиг. Тэгэхээр надад бол хэцүү байна. Ийхүү өөрийгөө би тэр бумтан шүү хэмээн мэдгдсэн өмгөөлөгчийн 45 минутын дотор хэлсэн ярьсан яриа бүрэн товт зөрж байхыг харлаа. Юуны өмнө тэрээр бэлэг өгчнийг бэлгийн дарамт хэмээн ойлгодог муу хүүхдүүдийн сэжигтэн бацаахан захирлыг өмгөөлөөгүй хэмээн мэдгдлээ. Гэтэл тийм байхгүй. Өөрөөсөө хэлгээгээл ирсэн. Яасан бацаахан захирлыг бол би яг өмнөдөө бол өмгөөлөөгүй байгаа. А гэхдээ зөвлөгөө өгöd явж байгаа. Тэгээд бацаахан захирлыг өмгөөлөөгүй зөвлөгөө өгöd явж байгаа хэр чинь та бол үнгүй зөвлөгөө өгөх юм, үнгүй өмгөөл хийх хүн бол биш үстэй. Тэс танаа уулчдын үйл ажиллагаанд бол тодорхой хэмжээний үнгүй юм байдаг. Байдаг. Тэгээ энэ удаад бол мэдээж тохиролцсон зүйл бол байгаа. Гэрээгээр дараа нь одоо нааштай үр дүн гарсны дараа тий бас би хөдөлмөрийн хөлсөө бол үнэлүүлнэ. А би ч өөрөө Монголын хуульчтай холбооны төлөвлөрийн чадваргүй иргэдийг өмгөөлөх хорооны гишүүн. А гэтэл дараа нь болохоор миний үйлчлүүлэгч хэмээн ярьж хэлж байна. Алинд нь итгэх бай тэгээд одоо. Гэхдээ л бэлгийн дарамт гэдэг үгийг бэлэг гэж тайлбарлаа суугаад танд өөрч мангар санагдахгүй. Та сайн өмгөөл хийж болно. Сайн өмгөөл хийж болно. Бид нар Америкийн кинонуудаас хардаг. Ямар ч одоо хэцүү хэргийг мундаг өмгөөлөд, мундаг эргүүлээд гардаг өмгөөлч. Нэг нь таа байж магадгүй. Би ч бас дотроо тийм байх гэж үзье. Гэхдээ л бэлгийн дарамт гэдэг үг бэлэг өгөх гэдэг үгтэй андуурсамаа гэд тайлбарлаад тахаар танд өөрч юм саач юм. Яг энэ утгаар нь утгачилж ойлгох юм бол эвгүй ойлгогдно. Тий. А гэхдээ энэ үгийг хэлсэн хүн маань өөрөө би яг энэ утгаар хэлээгүй маа гэд надад бас маш их одоо урт байдлаар тайлбарласан л та. Гэтэл би бацаахан захирлын тэгж хэлж надад тайлбарлаж ойлгуулж байсан шиг би ярьж чадахгүй болчиход байна л та. Энийг бэлгийн дарамт гэдгийг бэлэг өгөх үйл явдалтай хольж хутхан андуурч болохгүй. Миний үйлчлүүлэгч бол арай өөрөөр ярьсан юм аа л гэж хэлээд байгаа. Миний үйлчлүүлэгч бол арай өөрөөр ярьсан юм аа л гэж хэлээд байгаа. Одоо та санаж байгаа бол тэр асуумжийн газрын хүүхдийг багш нь зодж байгаа бичлэг. Хөдөөний цэцэрлэгт байгаа хүүхдийг толгой төрөв зодж байгаа бичлэг. Манай нийгэмд ийм байгааг та үгүйсэхгүй үстэй. Үгүйсэхгүй. Даал төлөврийг ийм. Та ихтэй яалч өмгөөлөгч нь болчлоо тийм үү? Эсвэл та тэр та гимбуруутай хүнийг өмгөөлж байгаа болов уу? Эсвэл яг гимбуруугүй хүнийг та өмгөөлж байгаа болов уу? Аль талаар нь та бодож байгаа вэ? Яг биний хувьд бол одоо тэгээд би өөрийнхөө үйлчлүүлэгч нарыг бол гимбуруугүй гэж үзэж байгаа. Би өөрийнхөө үйлчлүүлэгч нарыг бол гимбуруугүй гэж үзэж байгаа. Түүгээр зогсохгүй өнөө бацаахан захирлыг өмгөөлөөгүй хэмээн зүтгэж байсан хүн маань би үйлчлүүлэгчээ гимбуруугүй гэдэгт итгэж байна хэмээн ярьлаа. За ерөнхийдөө иймэрхүү худал үнэн нь огт мэдэгдэхгүй юм ярьдаггүй юм байна. Мөн тэрээр өөрийнх нь гэмт хэргийн тухай ярьж зэрүүлсэн нэгэн хүнтэй заргалдан хэмээн хатуу мэдэгдэн занлаа. За тэгээд бас нэг юм тантай би нэвтрүүлгийн ихэн танаас суусан шулуухан ярьчин үстэй та нэг гацаад байдаг хүн биш штэ гэд тэгсэн. Facebook дээр С Аня гэдэг эмэгтэй Сквадр дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн захирал Батагийн Бацааганыг өмгөөлөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илт оромжилж буй өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр гихч нөхөр эрэгүү хуулийн 148-р зүйлийн нэгд хэсэг заасны дагуу бусдын эд хөрөнгийг заллин мэгсэргээр шалгагдан хоригдож өрсөөлөө суллагдсан этгээдээ. Бас эрэгүү хуулийн 98-р зүйлийн нэгд хэсэг заасны дагуу бусдын бие махбодод хүндөвтөр гэмтэл санаатай очруулсан этгээд шалгагдаж байжээ. Гэтэл одоо энэ нөхөр өөрөө хуулиа зөрчигчөөд хууль яриад яваад байгаа нөхөр байна гэсэн. Таны тухайн нэг юм мэдээлэл байна. Уучлаарай би танаас уучлалт гуйчих. Гэхдээ энийг бас асуух зүг байх гэж. Тэгээд энэ зүйл бол ийм зүйл болоогүй. Үндсэн хуулийн 16-гийн 14 дээр бол гин буруутай шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдох хүртэл хэнийг ч гин буруутай тооцож үйл болно гэсэн заалт байгаа. Гэтэл одоо дууд нь шалгагдаад тийм ээ. За та энэ хүнийг зодсон уу үгүй юу? Та энэ хүнийг залилсан уу, мэхэлсэн үү үгүй юу? За үгүй юм байна. Ингээ хэрэг нь хэрэгсэхгүй болж байгаа асуудал тийм үү? Гэтэл үүнийг ингээ энэ гэмт хэрэг үлдсэн мэтэр яриад байна л та. Гэтэл одоо тухайн одоо залилан мэхлэх гэмт хэрэг гэж яриад байна. 148-1 гэл. Гэтэл энэ 2015 онд
энэ сэрэн дээр чи хэрэг гэж байсан та 20 сая төгрөгийн зүтгүүрийн толгой авчираад Монгол улсад 800 сая төгрөгөөр шахчихлаа гэд. Би энэ хэргийг өмгөөлөд би дорн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл үйлчлүүлэгч маань хэсэг хугацааны дараа сууж яснаа. Би ер нь гэмт итгэхэд биш юм байна өө. Одоо өмгөөллөх хөлсийг авъя гэж хүрэтэрсэн. Ингээд надад өмгөөллөх нь гэрээ байгаа. Гэтэл одоо би өмгөөллөлсийг мэдээж өгөхгүй би ажиллаа хийсэн юм чи би өгөхгүй. Ингээл маргаа ус. Тэгэнгүүт л ер нь таныг тэгвэл авилгалд өгнө одоо цагдаад өгнө залил юм байна авилгал юм байна гэж гараа гүйтсэн асуудал. Ингээд шалгагдаад за ингээд энэ авилгал биш вэ залилан биш вэ? Энийг шалгаж тогтоох боломжгүй байна. Ингээ хэрэгсэхгүй болголоо. Гэвч бодит байдал дээр өөр байх юм. Энэ баримтан дээр байгаа үг үсэг бүр өмгөөлөгч Батбаярын хэлсэн ярьсны эсрэг дурайж байна. Томилж хэлбэл 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн прокурорын газрын хэрэг бүрдэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Баяр Билэг нэгэн тогтоолд гарын үсэг зуржээ. Тэр тогтоолын агуулга нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Жаргалбаатар нь өмгөөлөгч Г Батбаярт 201 501 тэгдэг 100 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Шалгах үндслэл нь сэжигтэн санчрыг сэжигтнээр тооцож хойшлууршгүй үндслээр баримтлагдан байхад нь өмгөөлөгч Батбаяр нь сэжигтэн санчрын эцэг гэрэл доттой өмгөөлөл хууль зүйн тусцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллахдаа санчрыг хориулуулгүй таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө хэмээн хэлж 2015 оны 4-р сарын 16-ны өдөр 2 сая төгрөг авсан байна. Ингэж Ж Инхвилэг Д Баяр манараас тэрхүү 2 сая төгрөгийг авахдаа авилгатай тэмцэх газрын албан тушаалтанд өгнө хэмээн хэлсэн байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270-2 зааснаар сэжигтнээр тооцсон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 4916 дугаартай дүгнэлтэнд шинжилгээнд ирүүлсэн шинжлүүлж буй 2015 оны 4 дугаар сарын 16-ны бичлэг MP4 гэсэн нэртэй бичлэгийн харилцан ярианд оролцож буй эмэгтэй 1, эмэгтэй 2, эрэгтэй 1 гэсэн хүмүүсийн дуу айн харьцуулах загвараар авсан Д Баярма Ж Инхвилэг Г Батбаяр нарын дуу айны бичлэгүүтээ тохирж байна гэжээ. Мөн одоо бас би өөрөө өргөдөл гаргаад тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. Ер нь энэ тэр дуу хоолойны өнгө тогтоодог тэр граммалистик төвийг би татан буулгах бодолтой байгаа. Дуу хоолойны өнгө тогтоодог тэр граммалистик төвийг би татан буулгах бодолтой байгаа. Тэр граммалистик төвийг би татан буулгах бодолтой байгаа. Дээр дурдсан болон хавц тэрэг цугларсан бусад баримтчгийн нотлох баримтуудаар Г Батбаяр нь эрүүгийн 201 526 020 178 дугаартай хэрэгт санчрыг хойшлуулгүй баримтлагдсан байхад 2015 оны 4 дугаар сарын 15-ны өдөр түүнд цаашаас тагдан хоригдохоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар хэргийг шалгаж буй авилгатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтанд өгнө хэмээн хэлж Ж Инхвилэг Д Баяр манараас 2 сая төгрөгийг авч уг мөнгийг хувьдаа авсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйл заасан хээл хахуул зуршлах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148-ийн нэгд хэсэг заасан бусдыг заллимэглэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдож хэмээсэн байна. За ийхүү 148-ийн нэг буюу бусдыг заллимэглэх гэсэн хэрэгт орооцолдож хүний итгэлийг далимдуулан 2 сая төгрөгийг заллимэглэж авсан нь илчлэгдэж байсан байх юм. Тэгээд энэ дээр бол би миний одоо түрүүний тэр заллимэглэх гэмт хэрэгээр одоо та юу яаж исэн тэргээ та харин надад хаягийг өгчээрэй. Би наад хүний чинь бол бас шалгуулна. Би наад хүний чинь бол бас шалгуулна. Би наад хүний чинь бол бас шалгуулна. Би бол иймэрхүү үйл явдалд бол хатуу тэмцсэн байт. Гэвч хөөн хилцэх хугацаа дууссан гэсэн үндслээр тэр байр энэ хэрэгээс молтон гарч байсан байна. Би тэгтээ бас нэг хүнээс нэг ганц 2 сая төгрөг аваад тийм ээ. Ингээд нэг өнөөдөр хоногийнхаа хоолыг залгуулчихар хүн биш л дээ. Би бас одоо тэгтээ тэргүй намайг бас янз бүрээр л хочилж ин тэр бомтон өмгөөлөгч шиг. Тэгэхээр надад бол хэцүү байна. Тэр хүн амын орлогын албан дотор гэж 8-1-2 дээр байдаг л да. Нэг юу гэдэг. Улсын орлогынхаа нэг 10% тушаадаг тий. Үйл ажиллагаа. Тэр нэг 108 сая төгрөг тушаасан. Тэр нэг 108 сая төгрөг тушаасан. Энэ чинь яг ганжуур данжуур 108 байдаг тий. Гэдэг утгаар нь яг нэг 107 хэд байсан. Тэгээ би 108-ыг тушаасан. Би тэгтээ бас нэг хүнээс нэг ганц 2 сая төгрөг аваад тийм ээ. Ингээд нэг өнөөдөр хоногийнхаа хоолыг залгуулчихар хүн биш л дээ.